Сайн бацгаана уу? Энэ өдрийн минь төргий. За миний дараачийн танилцуулах техник бол Hyundai HX 502 загвар юм аа. За та бүхэнд HX 502 экскаваторын кабин болон кабин доторх нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулъя. За эхний танилцуулах зүйл маань бол хянах самбар байна. Хянах самбар нь бол хуучин 9S гэдэг загвараа бодвол 8 инч болж томорсон байгаа. За мөн touch screen, монгол хэлтэй хянах самбар. За хянах самбар нь бас юм хөдөлгөөнтэй болсон. Дээш доошо болон хоёр хажуу тийшээ удирдлагын хэсгүүд хуучин энд байрладаг байсан бол бүгд хянах самбар дээр байрласнаар ажлын модууд байна, явахын мод байна, за гэрэлүүд байна тий. Иймэрхүү байдлаар бол хянах самбар маань бүрэн шинжлэгдсэн байна. Одоо оператор танд аюулгүй тав тухтай ажиллахад бас төхөн болсон байна. HX 502-ийн хувьд бол тус дэлгэц маань монгол хэлтэй болсон. За энэ маань монгол хэлтэй болсноор тухайн операторын техникийнхаа одоо үзүүлэлтүүдийг хяндаг, алдааны кодыг хяндаг, зарцуулалтыг хяндаг, хянахад бас төхөн болсон байгаа. За операторын бас ажиллах тав тухтай нөхцөл байдлыг хангаж өгсөн байна. Кабин уртаснаар за яг энэ та бүгдийг харж байгаа энэ хэсэгт бол операторын хөл тавих орон зай нэмэгдэж нэр 34 см-аар уртасч өгсөн байна. За хүйтэн болон халуунаар үлээх систем одоо яг үлээх хэсгүүдийн одоо байршил бол өмнөх загвараа бодвол өөрчлөгдсөн байгаа. За энэ маань одоо шил рүүгээ үлээж цамтгаас хамгаалсан операторын сэрүүн нөхцөлийг бүрдүүлэх ая тухтай байдлыг хангахад өөрчлөлтүүд орсон байна. За энэ техникт маань бас нарны хаалт үйлдвэрээс сурлагдж ирсэн байгаа. За мөн дээдлийн люкны хаалт бас ирсэн байна. За 502 экскаваторын маань шанах 3.2 м3-ийн багтаамжтай. За өмнөх загваруудаа бодвол та бүхэн анзаарж байгаа энэ хажуугийн шанааны хамгаалтууд айгүй их нэмэгдэж орж ирсэн. Хамгаалтууд бол энэ шанагны насжилтыг уртсах зорилттой. За энэ арын хэсгүүд бас бүгд бас hard box-оор бас нэмэлтээр тоноглогдсон байгаа. HX 502-ийн хувьд бол та бүхэн харж байгаачлан энэ шанах гарны холбоос, цилиндрүүдийн холбоос, гар сумны холбоос, пальц түлхний одоо ашиглалтын хугацаа уртсаж төмрийн хатуулгын чанар бас сайжирсан байгаа. За үндсэн сумны урт маань 655, гарны урт маань 255. За тухайн техникийн маань шанаг болон гарны бат бөх чанар бол 20% нэмэгдсэн байгаа. За дээрэс нь өндөр даралтын шаланкнууд маань бас сайжирч солигдсон байгаа. За тус техникийн явахын редуктор өөрчлөгдсөн байгаа. Гадна талын харагдах байдал, за дээрэс нь газартай харьцаж байгаа, чулуутай, шороотой харьцаж байгаа хэсэг нь одоо энэ захаан дамжуулагчны боолт илэгдэх те дараагийн засвар үйлчлэгээ хийхэд бэрхшээл болохгүй илэгдэхгүй тулд ийм далд байрлсан байгаа. За дээрэс нь техник үйлчлэгээ их тос болох бас энэ сувг нь бас томорж өгсөн. Гишүүр маань бас сайжирсан, сайн чанарын төмрөөр хийгдсэн байна. За HX 502 экскаваторын хувьд бол X12 гэдэг шинэ хөдөлгүүртэй болсон. За X12 хөдөлгүүрийн хувьд бол 370 морины хүчтэй. За байгаль орчинд нөлөөлөх дуу чимээ багассан, хорт тутаа ялгаруулах хэмжээ нь багассан. За хуучин загвараа бодвол төлс зарцуул багассан байгаа.
За энэ хэсэгт маань хөдөлгүүрийн оруулах агаарын хэсэг буюу агаар шүүгчний хэсэг маань байрлаж байна. За мөн эрч акны удирдлагын блокууд байна. За дээрээс нь цахилгааны гал хамгаалагч болон тог салгагчид бол энд байрласан байна. За энэ хэсэгт маань техникийн хөргөлтийн шингэнүүдийн хөргөх хэсэг байж байна. Одоо усны радиатор маань байрлал нь өөр болж босоо одоо хуучин бол хэвтэй байдаг гэсэн. Доотлын хэсэгтээ гидрэн, дээдлийн хэсэгтээ усан ч юм уу те ийм байсан бол одоо энэ босоо хэлбэр рүү шилжиж өгсөн байгаа. За дээрээс нь хөргөлтийн сенс маань өөрөө гидр удирдлагатай болсон. Одоо бохирдлыг оператор маань хянаж агаад сенсээ бас уруу эргүүлж, нөгөө тийш нь эргүүлж радиаторуудыг цэвэрлэх тийм бас горим сонголт хянах самбар дээр бас суурилагдсан байгаа. Удирдлагын хэсэг нь. За энэ хэсэгт маань гидр ноцоосны хэсэг байна. За мөн дээрээс нь хөдөлгүүрийн тосны шүүр, түлшийн шүүр, гидрийн тумгаах шүүр гэдэг бүх шүүрнүүд нь одоо ингээд бас энд ил байрлаж өгснөөрөө тухайн техник засвар үйлчлэгээ хийхэд хялбар болгож өгсөн байна. За ноцоосны хувьд бол хуучин цуваа ноцоостой байдаг байсан бол энэ загвар дээр маань зэрэгцээ ноцоостой болж өгсөн. За Rexton брендийн зэрэгцээ ноцоостой болж өгсөн. За энэ загварын хувьд бас нэмэлтээр зөвхөн HX загварууд төр ирдэг. Автомат тослогооны системтэй суурилагдж ирсэн байгаа. За мөн дээрээс нь түлш татуулах ноцоос бас нэмэлтээр суурилагдсан байна. За HX 500-ын хувьд бол түлшний танк маань өөрөө 650 литр болж нэмэгдсэн. Өмнөх загвар бол 621 литр байдаг байсан. За түлшний банкн дээр бас нэг онцлох юм байгаа гэвэл тэр маань юу вэ гэвэл энэ амьсгалагч одоо түлшний банкнд үүсэж байгаа даралт хий агаарыг гадагшлуулах зорилттой амьсгалагч байгаа. За дээрэс нь түлшний банкны таг маань бас өөр болж ирсэн. Өмнөх загвар дээр маань бас зөвхөн банкыг ин түлхүүрээр төвчдөг байсан. Тэг байсан бол одоо энийг бас давхар цоожлоод дээрэс нь түлш алдагдах процессыг бас хянахтай. Дээрээс нь банкны таг алдагдахгүй байх, хаягдахгүй байхыг бас анхаарч нэмэлтээр цоожны хэсгийг бас оруулж өгсөн байна. Одоо энэ банкн дотор дүүрж байгаа түлшний индикатортай болсон. За тоос шороотой нөхцөлд ажиллахад зориулагдсан оруулах агаарын агаар шүүгчний хуйлруулагч гэж ярьдаг. За ийшээ орж байгаа том одоо тоос шороо, том чулуулаг тийм юмыг эндээс бас хуйлруулж доороо бас тунгааж авдаг. Donaldson брендийн каптай болсон. За тус техникийн хувьд 360 камертай болсон. За арын хэсгийг харах камер маань эсрэг ачаанаар суурилагдсан. Зүүн болон кабин дээр нөгөө тал нь баруун талдаа байрласан байгаа. За 360 камерын хувьд бол одоо аюулгүй байдлын операторыг ажиллаж байх үед аюулгүй байдал за мөн бусад хажууд ажиллаж байгаа туслах ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм сенсоруудтай болсон аюулгүй ажиллагааны бүсийг мэдэрдэг. За энэ маань бол 3 метрийн зайд байрлаж ойрын хавьд байгаа хүнийг мэдэрч оператор сигнал өгж байгаа. За тус загварын хувьд бол LED гэрэлтэй болсон байгаа. За LED гэрлийн хувьд маань бол ашиглалтын хугацаа урт. За тухайн техникийн цээж утсанд халт өгөхгүй. За операторын шөнө ажиллахад аюулгүй байдлыг хангаж тусгал нь аягүй сайжирсан байгаа. Техниктэй холбоотой илүү их мэдээлэл авахыг хүсвэл та доорх утсаар бидэнтэй холбогдоорой.